Дараагийн мэдээ шинжлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилготой төц машины үйл ажиллагааны талаар аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд анхааруулж байна. Шинжлэлийн засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд ингээд түргэн шуурхай хүргэх зорилготой ингээд энэ төрийн үйлчилгээний төц захин машиныг одоо ингээд манай аймагт 2014 онд суурилсан. Улсын бүртгэлийн хэлтсийн төц машинаас улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлага, хуулийн этгээдийн 3 төрлийн лавлага, үйлдвэрлэл хөрөнгийн түүхчсэн нэг лавлага гарч байгаа. Тэгээд үйлдвэрлэл хөрөнгийн түүхчсэн лавлагыг төц машин дээр хэрхэн дарааллын дагуу ингээд авахыг төц машин дээр ингээд ажиллаж үзүүлээ. Одоо ингээд үйлдвэрлэл хөрөнгийн лавлага гэдгээс сонгоод тэгээд зааврын дагуу иргэнийхээ үнэлгээг уншуулад иргэний цахим үнэмлэхээ 2 дугаартай төхөөрөмжөнд зааврын дагуу хийн үү? Одоо хорооны хаяг дараад хорооны хийгээ 5 дугаартай төхөөрөмжөнд зааврын дагуу уншуулна уу? Хорооны хаяг дарахтаа юм байна. хорооны хаяг дарахтаа удаан дарах дээр нь хорооны хаяг дулаан баг шаардлагатай. Одоо ингээд энэ дээр үйлдвэрлэл хөрөнгийн дугаар нь гараад ирж байгаа. Энэ дээр орон сууцныхаа хавьг шууд ингээ орон сууцныхаа 10 орнд улсын бүртгэлийн дугаараа хийгээд газрынхаа авч бол энэ дээрээс нь ГУ гэж газрын сонгоод тэгээд гэрчлэгнээс энэ доотлолт нь ингээд 10 оронтой дугаар байгаа. Энэ дугаарыг ингээд энэ тоон дээр энэ 6 14 ингэж игээ шалгах гэд товчог дарангуудын мэдээлэл нь гараад ирнэ. Энэ дээрээс нь ингээд доош нь гүйлгээд одоо яг ямар үйлчлэгээ хийгдсэн байна. Энэ дээр нь одоо хуудасны доо нэгээс нэг гэж энэ дээр нь нэгээс 2 бол 2 хуудас гарч ирнэ гэдэг тийм байдیں۔ Тэгээд дээш нь доош нь гүйлгээ хэзээ хуудас нэгтэй сонгоод бэлэн мөнгөөрөө картаар бэлэн мөнгөөр тэгвэл бэлэн мөнгөөр 9 дугаартай төхөөрөмжөнд зааврын дагуу хийн үү? Бэлэн мөнгө 9 дугаартай төхөөрөмжөнд зааврын одоо төлөвийн байна. Тэнд лавлагын хуудасны тоог 1 хуудас гэдэг ингээ гараад ирдэ 2 хуудас бол 2 хуудасгаа гараад ирэх хэрэгтэй байна. Тодорхойлолтоо 10 дугаартай төхөөрөмжөөс авах уу? Ингээд иргэний үнэлнээ үйлдвэрлэл хөрөнгө ингээд лав төгссөн лавлаа ингээд гараад ирж байгаа юм. Тэгээд энэ Дорнот аймгийн яг Хэлний сумын одоо орон сууцны 1990-с 2000 оны үйлдвэрлэл хөрөнгөний гэрчлэгээнүүдийн дугаарууд нь л урдаа 0611-ээр эхэлсэн байдаг. Тэрийг үлийг түүц машин зихтэй 0614 гэж шийдэж лавлаганд гарч ирэх хэрэгтэй. Тэгээд энэ түүц машин хоёр талд нь энэ санамжууд байрлуулсан байгаа. Энэ зааврын дагуу ингээд ажиллана уу? Хэрвээ мэдээлэл гарч ирэхгүй энэ уцаар холбогдно гэдэг энэ талд нь ингээд мэдээлэл нь байгаа. Энийг бас харах боломжтой байгаа.